SSA хэцүү юу гэж маш олон хүмүүс асуудаг. Амархан бол биш. Гэхдээ зөв төлөвлөгөө, тууштай байдлаар бол ард нь гарах бүрэн боломжтой. За төлөвлөгөө сайн гаргаагүйгээс болоод алдах, за сайн төлөвлөгөөс болоод магадгүй амжилттай шалгалтаа авахгүй байх, дунд нь шантрах юм асуудлууд бол гардаг. Тэгэхээр яг биднээс ирээд зөвлөгөө аваад төлөвлөгөөгөө гаргаад төлөвлөгөөндөө тууштай байхад бол SSA бол хэцүү бишээ. За хоёр дахь түгээмэл байдаг буруу ойлголт бол SSA зөвхөн тайлан гаргадаг нэгтлэн бэлтгэдэг гэдэг. Тэгэхээр ер нь SSA гэхэлэр яг тайлан гаргадаг нэгтлэн гэж ойлгоод байдаг. Гэтэл SSA бол санхүүгийн бүх чиглэлээр мэргэжлүүдийг бэлддэг олон улсын мэргэжил юм аа. Олон улсын цол байгаа. SSA эзэмшсэн хүмүүс бол аудит, татвар, за санхүүгийн удирдлага гэдэг чиглэлүүдээр, за мөн дээрээс нь гүйцэтгэлийн удирдлага, стратеги зөвлөгөө чиглэлээр бол ажиллах боломжтой. За SSA-ийн хөтөлбөрт сүүлийн 10-аад жил бол маш хүчтэйгээр эрсдлийн удирдлага, доктортой хөгжил, за ESG тайлагнал гэх чиглэлүүд бол орж ирсээр байна. За 27 оноос эхлээд болвол AI, за data analytics бол бүр хүчтэй орж ирж байгаа. Хөтөлбөр бол цогцоороо шинжлэгдэж байгаа. Тэгэхээр SSA-ийг сурж эхэлж байгаа хүмүүст бол яг ирээдүйд бэлэн мэргэжилтэн болох бүрэн боломжийг SSA олгож байна.